Сүүг цануу намайг амарснаа гэдэг хүмүүнлэгийн ухааны сургуулийн маркетинг менежмент 4-7 ангид сурдаг. Тэгээд би хүмүүнлэгийн ухааны сургуульд орсноос хойш одоо ингэ мэдээр орох болгонд одоо нэг юм хардаг байсан. Тэгээд энэ одоо манай баярмаа бох чихэр одоо жижиг сажиг кофе, селфитиг одоо тамхи гэдэг янз бүрийн зүйл зардаг байсан. Тамхины хөл гарснаас хойш одоо энэ тамхи зархаа болсон. Тэгээд одоо бараг үүдэн дээр ч тусгуулах болсон. Энэ амжилтны төлөө зүтгэж байгаа одоо энэ мэдээ одоо туслая гэсэн санаа гаргасан. Тэгээд одоо манай энэ болохоор яармагт охиныхоо өрөөний дамжирдаг. Тэгээд энэ том охинтойгоо тусдаа гарахыг нэлээд хүсдэг. Тэгээд бидний зүгээс болохоор одоо нэмээд гэр авч өгөх. Тэгээд гэрийг одоо тогтжуулж жижиг сажиг зүйлс дээр авч өгөх тийм санаа байгаа. Тэгээд одоо энэ сургуулаараа одоо яваад таньдаг цуглуулад эхэлсэн байгаа. За одоогийн байдлаар одоо бид нэр хүмүүнлэгийн ухааны сургуулаараа одоо ангуудаар яваад 3 өдөр явсан байгаа. Тэгээд эхний одоо явуултаа 3 өдөр болсон. Тэгээд 2 өдөр 200 жил болсон байгаа. Одоо энэ нэмээд туслая гэсэн хүмүүсийн бидэнтэй нэгдээд одоо ханд өргөж тасны дугаарлууд та хүмүүс одоо цог хэмжээний ханд өргөж эсвэл одоо бид нартай холбогдож заавал мөнгө босч гэсэн одоо жижиг сажиг гэрт юу хэрэг болох юм эмээгийн цааш юу амьдралд тус тийм болохоор зүйлүүдээр одоо туслаач гэсэн санаа. Хоёулаа эхлээд танилцсан юм ээ. Таныг хэн гэдэг вэ? Тэгээд та хаанаас шин суудаг вэ? Өөр хүүхдүүд нь ямар ажил хийдэг вэ те? Намайг Баярмаа гэдэг. Манайх Яармагт амьдардаг. Би том охиныхоо нэг жижиг өрөөнд том охинтойгоо байдаг юм аа. Би 4 хүүхэдтэй. Хүүхдүүд тусдаа өөрснийхөө амьдралыг болгож явдаг тийм дээд мөрөчлөлтөд дээш ажилдаг тийм ердийн л нэг өөрснийхөө л болгож байгаа хүүхдүүд. Өөрийн гэсэн өөрийн орон сууц орон байр байхгүй том охиныхоо хөргөний нэг өрөөнд л амьдарч байна да. Вирусын жижиглэнгийн амин хийж эхэллээд нэг жил уул одоо энэ урдуурлын дуур мөрийн нэг бүр явж намаа хийжсэн. Тэгээ сүүлдээ энд бол 10 гаруй жил болж байна. 11 2 жил болж байгаа. Энд л төвцсөж байгаа. Одоо та өдөрт хичнээн төгрөгний юм авч ийн. Тэгээд тэрнийг буцаагаад хичнээн төгрөг болгож заасан. Ер нь өдрийн орлого нь хэд байдаг вэ? Тамхи зарж байгаа нөхцөлд бол бас амьдралд бол боломжийн намаа хийжсэн л да. Одоо тэрнээс хойш бол энэ 3 сарын 1-ээс хойш би энэ хуулийг биелүүлж тамхи зарахгүй байгаа. Одоо тэгээ орлого маш их багассан. Тэгээд өдөр тутамд хэр зэрэг борлогдсон бараагаал тэр оройд нь явж нөхөж авдаг. Тэгэл маргааш нь тэрийг авчирж энд борлуулаад тэгэл орой болгоно л явж хүмүүхрөөс авч намаа хийдэг те. Та өглөө хэдэн цагт ирээд орой хэдэн цагт явдаг вэ? Би өглөөд гэрээсээ бол нэг 7 цагийн алдад одоо 6:45 алдад гараад тэндээс энэ сургуулийн хөөхөд зүүдэг автобус өглөө 6:50-д наашаа явдгийг. Тэгээд тэр автобусанд сууж ирээд номын сан дээр буугаад тэгэл номын сангаас наашаа юм янзлж үүрээд л энд 8 гэтэл ирдэг. Тэгээд орой өвлийн цагт л эрт харанхуй болчдөг. Тэгэл харанхуй болохтой зэрэг явна. Одоо дулааны үйлрэлд бол би одоо нэг 6 өнгөрөөгөөд ч юм уу 6 цагийн алдад явж байгаа. За. Биднэрт эхлээд ингэсэн юм л да. Таны хажуудад хүмүүнлэгийн ухааны сургуулийн намаа санаа гэж залуу хандаад тэгээд ингээд тань тусламаар байна гэж тэгсэн. Тэгээд бид нар ингээд танд бодит тусламж болцохоор юмас туслая гэж байгаа байхгүй. Тэгээд энэ бодит тусламж болцохоор юм маань
яг одоо таны хувьд одоо юу байвал бодит тусламж болохоор байна те. Би өнөөдөр 70 хүрч байна. За. Тий. 70 хүрч байна. Одоо би зүгээр өөрийн санаагаар хүүхдүүд минь бол яг өөр өөрснийг л болгож явж байгаа. Тийм болохтой зэрэг юу би одоо тэр хүүхдийн нэг өрөөнд тэгэл тэр охинтойгоо хамт тэгээд байж хаад бас хэцүү шттэ. Өөрийн гэсэн л нэг орон байртай болоод амь зоохсонтаа гэж бодож байгаа. Манайх болгоо нөгөө хамтын албан сэтгэлгээд юм залуусын нийтлээд өгөхгүй сайн дураараа нийлээд ингээд цуглараад үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүс буян болдог. Зөв хүнд зөв төслийг гэсэн ураатай ажиллацгаадаг тийм байгууллага байгаа. Танд нэг бодит тус болох юм гэхэд таны ээлжинд ямар ч гэсэн өөрийн гэсэн гэхдээ болгож өгье. Хоёрдугаар нь юм бол өөрөө бодитоор яаж тусалж болох вэ те. Тэр талаас нь нэг юм хийж өгье гэж бид нэр ярилццгаасаа. Бид нар бол ингээд 100% танд ингээ амлалтыг бол өгч чадахгүй. Гэхдээ өнөөдөр бидний бололцох хүч нэлээд тий интернет орчинд нэлээд ингээ сайн тавьж байгаа болохоор бид нэр яг тэр орчиндаа тааруулаад бид нэр хүмүүст хандаад тэгээд танд ямар ч хэлсэн тусалж хийчихээн. Би энд сууснаас хойш бол одоо хүмүүлгийн хамт олонд бол их баярлж явдаг юм аа. Яагаад гэвэл одоо намайг энд суулгаад амжуулж амьдрах болцоог минь хангаж л байна гэсэн өгшүүд тийм ээ. Тэгээд ч гэсэн оюутнуудад хүүхдүүдэд бол би маш их баярлж явдаг. Миний төрсөн хүүхдүүдээс ялгаагүй имэмэн даарч уу яач уу гээл надад одоо халуун цай ч юм уу авчираад өгдөг. Би тэрэнд нь их баярлдаг. Надад гаргаж байгаа халуун сэтгэл шүү дээ тийм ээ. Тий тэгээд энэ хүүхдүүд би маш их баярлж явдаг. Би одоо олон л одоо энэ 10 гаруй жил суусан юм чинь олон л төгсөлт үзтэй шүү дээ. Тий тэгээд тэр хүүхдүүд төгсөөд явсан хүүхдүүд ч гэсэн энийгүр ирэл хөө эмэм би чинь сайн уу юу байна энэ тэргэл надад одоо уулзаад лимитийг уулзчихэд явъя гэх жишээтэйгээр тэгж хэлж яхад бол бүр сэтгэлүүд их сайхан болдог л доо. Тий энэ бол одоо хүний нандин чанар хүний ариун сайхан сэтгэл шүү дээ тийм ээ. Энд бол би их баярлж явдаг. Би хүмүүлгэн энэ суулгаал ингээд байж байгаа. Би энэ хамт олонд би их баярлж явдаг. Нөгөө энэ хавийн хүмүүнлэгийн үед зөвхөн хүмүүнлэгт сурдаг биш. Энэ хавийн ажилтг хүмүүс бүгд мэддэм байлээ. Тэгээд мэдэн тий. Тийм нэг юм хөөхөн нэг юм бахар юм байдэн штэ. Тусалж чамсан гэдэг бид нөгөө өчтөрөөс эхлээд интернетээр зав тавьсан байхгүй юу? Ингээд таны мэдээллийг ингээд хальт нэг бичээд тэгсэн чинь амар олон хүн тусалмаар байна гэд бид нар тандын данс нөө тийм юм байна уу яаж холбогдох вэ? Энэ нэмэдэл тусалмаар байна гэсэн хүмүүс аягүй их хандж байгаа. Тэгээ тэр болгонд бид нар маш их баярлжаа. Ямар ч хэлсэн тэр хүмүүстэй бид нар таныг холбож өгөхийн тулд энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээд энэ бичлэгээ бид нар интернет орчинд застаад ямар ч хэлсэн танд амьдралд нь хэрэгтэй бодит тусламжийг хийж өгмөр байна тий. Тэгээд таны бие хаа юу өвддгүү ер нь гэртээд ирэхэд нэлээд ядруухан царайтай суужсэн. Яг одоо хүүтэн өдөр чинь хаврын өдөр чинь хэцүү шүү дээ. Шороо мароо хийсэл тэгэл тэр өдөр чинь одоо жоохон дараад тэмэрхүүлсэн л та. Тийм. Тэгээ одоо ханад гайгүй болсон уу ихтэй гайгүй болсон. Миний даралт л жоохон ихсдэг юм. Тэгээд гайгүй тэгээд даралтныхаа эмийг уугаад тэгээд бүр онц бүр яачихлаа ийчихлээ гэж хэлээд байгаа өвчин бол гайгүй л юм л да. Олон жил яг гадаа ингэж байсан болохтой зэрэг одоо хөл нэг жоохон өвддөг болчихлоо. Тэгээ би 100 одоо үзүүлж харуулж яагаад өвдөд байгаа. Одоохондоо бол нэг онц имчилгээ хийсэн байна. За бид нартай уулзаад ингээ яриа хийгээд те дэлэн далангуу байсан танд маш их баярлалаа. Миний төлөө ингэ сэтгэл гаргаж байгаа одоо танаа сайн үйлсэн хамт олонд бол би баярлаад надад одоо үстэй хэлэгч
үг олдохгүй нэ их баярлж байна. Ингэж миний төлөө санаа сэтгэл гаргаж ингэж байгаад бол маш их баярлж байна.